Эрхэм мөндөд Монгол Улсын ерөнхийлөгчөө, эрхэм мөндөд Улсын их хурлын гишүүдээ, засгийн газрын эрхэм гишүүдээ, эрхэм зочдоо, эрхэм хамтран зүтгэгчдээ. Та бүхэнд нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсны 80 жил, хүний эрхийн түгээмэл тунхал батцлын 77, хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсны 25 жилийн мэндийг хүргэн мэдчилье. Хүний эрхийн түгээмэл тунхлыг сойрхон баталж, хүн бүхэнд угаасаа яасан нэр төр, тэдний адил тэгш сашгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн инх тайвны үндэс мөн хэмээн тунхлаж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай байлээ. 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг хүлээж авч уулзах үеэр өмнө гарч ирсэн энэхүү санаачлагыг дэмжиж хүний эрхийн форумыг ерөнхийлөгчийн ивэлдор уламжлал болгон цаашид зохион байгуулах энэ санаачлагыг дэмжиж 3 дахь удаага зохион байгуулж байна. Ингээд Чухнагийн хүрэлцэх ерөнхийлөгч танд тухайлан баярлснаа хүний эрхийн үндэсний комиссийн нийт хамтлалын өмнөөс илэрхийлж байна. Эрхэм зочдоо, хүний эрхийн төлөө эрхэм хамтран зүтгэгчдээ, иргэний болоод улс төрийн эрхийн үед Монгол улс ардчилсан орон зайг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, итгэл үнэмшилтэй байх эрхийн үед хүрсэн төвшнгөөс хурахгүй байх зориул хүлээж байгаа. Харин эдийн засаг нийгэм соёлын эрхийн хувьд эрс ахиц гаргах, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гээд нийтийн үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулах, авилгыг устгах ийм сорилт бидний өмнө тулгамдсан хэвээр байна. Хүний эрхийн үндэсний комиссийг Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд засгийн газрын үйл ажиллагааг илүү хүнлэг, хүний эрхийн зарчимд улам нийцсэн болгох ийм чиглүүлэг луучин болж үл анзаарсныг, үл биелүүлснийг сануулгах дохио олж тогтолцооны онож тавих үүргээ биелүүлж ирлээ. Хүний эрхийг хангах төрийн үүргийн хэрэгжилтэнд хараа тусаар хяналт тавих, хүний эрх чөлөөний бие даасан байдалд үнэлт хийх механизмын нэг болсон хүний эрхийн үндэсний комисс мөн хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нь хүний эрх хамгаалагчдын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд энэхүү механизм бэхжиж байгаа болохыг онцлон нэмэгдэхийг хүсэж байна. Хүний эрхийг хангах хамгаалах нь эзлэх ёстой өндөрлөг хүрэх ёстой зүйл биш, үргэлж өмнөхөөсөө сайжирч байгаа ёстой байнгын үйл явц юм аа. Хүний эрхийн төлөөх үйл хэрэг нь нэг талаасаа хүн бүрийн идэлх ухамсартай, хариуцлагатай үйлдэлийн эрх чөлөөт байдал байдаг, нөгөө талаас энэхүү чөлөөт байдлыг дэмжих, баттгах, нөхцөл болцоог хангамх хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх төрийн үүрэг хариуцлагын нэгдэл байдаг юм аа. Одоос 2 жилийн өмнө бид хүний эрхийн форумаар эрх чөлөө тэгш боломж эв нэгдэл гэдэг урайны дор зохион байгуулж, хүний эрх ба цахим өөрчлөл, хүний эрх ба тэгш байдал, хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт гэдэг сэдвүүдийн хүрээнд тулгамдсан асуудлыг тал бүрээс хэлэлцэж, шийдэх ёстой шийдлүүдийг зөвлөмж болгон гаргажээ. Та бидний хамтын хөдөлмөр, хичээл зүтгэл, оролцоо дэмжлэгийн үр дүнд хүний эрхэд суурилсан хандлага олон салбарт, олон түвшинд хэвшиж хүн дээлтэй, хүн төвтэй бодлого, хэрэгжилт, орчин бүртгэж чиглэсэн эрг өөрчлөлт ахиц дэвшилд тэмүүлж байна. Хүний эрхийн форум нь төрийн байгууллага, хувийн хвшил, иргэний нийгмийн төлөөлөлт хамтдаа салбар хоорондын хилцүүлэг өрнүүлж, нээлттэй элен далангуй саналаа солилцож, шийдэл гарцыг эрэлхийлэх боломжийг олгодог ач холбогдолтой талбар билээ. Энэ удаагийн форумын зорилгыг хүний эрхийн зөвхөн хууль болон бодлогын баримт бичгээр тунхагласан, баталгаажсан эрх төдий бус бидний өдөр тутмын сонголт, өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэрээр илэрдэг бодит байдал хамтын хариуцлага болохыг тодорхойлж, хамтын эрх хариуцлага сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хүний эрхийн үндэсний форум 2022 арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүн дээлтэй хот төлөвлөлтийг бий болгох, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангаж хамгаалахад тулгамдж буй асуудлыг онцлон хэлцгээр бид өнөөдөр энд цуглаад байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэнд талархаа дахин илэрхийлье. Хүний эрх чөлөөг хамгаалах үйл хэрэг нь нийгмийн бүхий л хүрээг хамарсан, ийж бүрэн хамтын оролцоонд тулгуурласан байхыг шаардлагын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, гадаад дотоод хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал, учирсан тогтолцооны асуудал, технологийн дэвшил хөгжил гээд олон хүчин зүйлээс хамаарсан шин сорилтуудтай өдөр бүр тулгарч байгаа билээ. Бидэнд тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудлууд олон бий. Гэхдээ хүний эрхийн асуудлыг энэ бүхэнд тэргүүнд ирэмбэлж хариу арга хэмжээ хэрэгжүүлэх нь Монгол Улсын үндсэн хуультай бэхжүүлсэн иргэний ардчилсан нийгмийн үндсэн эрхэм үүрэг үлээ. Комисс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх,
иргэний оролцоог дэмжих, шинэ тутам үүсч буй хүний эрхийн асуудлыг байнга анхаарлын төвдөө байлган ажиллах болно. Өнөөдрийн хилцэх асуудлууд Монгол Улсын төдийгүй дэлхийн нийтэд тулгамдсан сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх, гарц гаргалгааг тодорхойлоход чиглэлж олон талаас асуудлыг нээлттэй хэлэлцэж, форумаас гарах зөвлөмжөөр та бүхний байр суурийг илэрхийлж, тэрэн төрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр үйл ажиллагаанд тустай болно гэж найдаж байна. Хүний эрхийг хангах тогтолцоог бүрдүүлдэг төрийн бус, хувийн, иргэний нийгмийн хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн хэсэг болсон та бүхнийгээ хүний эрхийг хангах, хамгаалах энэ үйлсэд хамтдаа зүтгэж хариуцлагатай байхыг Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс уриалж байна. Ингээд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Эрхэм оролцогч та бүхэнд дахин талархлаа илэрхийлье. Тэгээ энэ өнөөдрийн хэлтгэлээр бол бид нэр 25 жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаж ажиллаж ирснээр хойш Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал ямар байгаа вэ гэдгийг хэдүүлээ нэг эргэж дүгнэ. Энэ хугацаанд бид бас ямар үйл ажиллагаа ялангуяа Хүний эрхийн үндэсний комисс PowerPoint өгөрөө баярлалаа. Хүний эрхийн үндэсний комисс юу хийж бүтээвэ? Бид нар бас ямар нөлөөлөл гарав, ямар үр дүн гарсан бэ гэдэгтэр бид нар бас тоо баримт үр дүн хамтдаа харцгаая. За тэгээ 3 дахь хэсэг нь анхаарах ёстой асуудлуудын хувьд биднэрт юу вэ гэдгийг бид нар бас ярья. За яг 25 жилийн өмнө 25 жил 3 хоногийн өмнө 12 сарын 7-нд 2000 оны Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг анх баталж ижээ. Ингээд энэ байгууллага байгуулагдсан байна. За анх бол 3 гишүүн тангараг өргөж энэ ажлыг албыг харж эхэлж исэн байна. Манай анхны дарга бас энэ Хүний эрхийн форумд ирж оролцож байгаа. За дараа нь энэ үйл явц ингээд үргэлжлээд одоо ялангуяа олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орох эсэх талаар Хүний эрхийн үндэсний комисс өөрийнхөө байр суурь саналыг улсын хуульд хүргүүлсэн байна. Иргэний болон улс төрийн эрхийн протокол 2 дугаар протокол цаазаар авах ялыг халахад бас тодорхой байр суурийг гүйцэтгэж өөрийн дүгнэлтийг бол өгч ижээ. За 2020 онд 20 жилийн дараагаар дахиад шинжлэх ёстой гэдэг ийм үйлчилгээ явсан. Яагаад явсан бэ гэхээр энэ хооронд болсон үйл явдлын хувьд ялангуяа хаалттай байгууллагууд руу хорхайн, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв, за цэргийн албан хаашдаг газар, цэргийн ангиудтэй ийм газруудад орж ажиллаад энэ дээр байгаа хүний эрхийн асуудлуудыг системтэйгээр илрүүлсэн. Үүний үр дүнд нэгдүгээр таслан зогсоох, байгаа нөхцөл байдлыг сайжруулахын зэрэгцээгээр ер нь урьдчилан сэргийлэх ёстой байна гэдэг дүгнэлтийг хийсэн. 2020 онд хэд хэдэн асуудлыг энэ Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар шийдсэн. Нэгдүгээрт шаардлага зөвлөмжийг заавал биелүүлэх шин чанартай болгоё. Тэгэхгүй бол биелэгдэх байдал буюу бидний хилээд байгаа тэр хүний эрхийн зөрчил тогтооцсон зөрчил өөрөө арилахгүй байна. Дахин гарах нөхцөл болоод байна. Нэг асуудал мөн энэ 20-оос 21 онд болсон өөрчлөлт бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай холбоотой энэ чиглэлийг хэрэгжүүлэх нэг шинэ үүрэг нэмэгдсэн, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгосон, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Аз намын далайн бүстэй анхны бие даасан хуулиар баталсны хувьдаа хүний эрх хамгаалагчийн институт нэгжийг бид нар бэхжүүлсэн. Ингээд үйл ажиллагаа 2020 онд өргөжлөө, шинэ чирэг үүрэг нэмэгдлээ. Бид нар одоо 20 чиг үүргийг 7 хуулиар нийтдээ хүлээж байна. Хэд хэдэн одоо бид ер нь юу хийсэн? Хүний эрхийн үндэсний комисс ер нь энэ хугацаанд одоо ямар ажлыг хийж гүйцэтгэв вэ? Хамтдаа харах юм бол бид нэр өмнө нээлтийн үгэнд дурдсан асуудлуудаас дүгнэхэд бид нэр олон эрхүүдийг наривчилсан байдлаар судалж авч үзсэн. Хүний эрхийн үндэсний комисс энэ 25 жилийн хугацаанд огт хөндөөгүй эрх гэж байхгүй. Наривчилсан эсвэл өргөн хүрээнд бүх эрхийг үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан бүх эрхийг ямар байгаа вэ гэдэг төлөв байдлыг бүгдийг нь Хүний эрхийн үндэсний комисс судалсан. Судлаад илтгэлдээ оруулдаг. Илтгэлд оруулсны үр дүнд энэ эрхийн төлөв байдлыг сайжруулах ёстой бол хэрвээ сайн байгаа бол түүнийг нь дүгнэдэг. Хэрвээ сайжруулах хэрэгцээ байгаа бол хэн юуг хэрхэн яаж хийх ёстой байна вэ гэдэг саналаа Улсын хурал тухай бүр хөргүүлдэг. Үүний мөрөөр Улсын хурал тогтоол гаргаж засгийн газарт үүрэг болгож өгдөг. За эндээс харах юм бол хамгийн их олонтоо давтагдсан эрхүүд бол эдийн засаг нийгэм соёлын эрхийн хүрээнд бол энэ хөдөлмөрлөх хэрэг бол байнга давтагдаж байгаа. Энэ дунд нөгөө хоригдлын хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр, төвчшгүй хөдөлмөр бүгд яваа. Зөвхөн ажил эмэгтэйчүүдийн хөдөлмөр бас явж байгаа. Малчтын хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэдэг ингээд нэрвчилсэн байлаа. Гэхдээ нийлээд бол бид нар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг олон даваа нэлтгэлтэй дурдж авч үзсэн байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
орчны бохирдол тэнцлээс алдагдлаас хамгаалуулах эрх. За энэ эрхийг бид нар бас маш олон удаа дурдж байгаа. Тэгээд одоо ч гэсэндээ өнөөдөр бид нар төлөв байдал сайжирчжээ. Аюулгүй орчинд амьдарч байна. Тэнцвэртэй гэж хэлэх боломжгүй ийм хэвээрэл байгаа. Халдшгүй чөлөөтэй байх эрх иргэний болон улс төрийн эрхийн хүрээнээс хамгийн олон давтагдаж илтгэлдээ дуудагдсан эрх бол энэ халдшгүй чөлөөтэй байх эрхээ. За сэжигтэн ялагдагчийн хувьд асуудал байгаа, хувийн орон зай байгаа, барьцлагаас ангид байх эрх гэдэг байгаа, эрүүл шүлтээс ангид байх эрх гэдэг байгаа. Энэ бүгдээрээ ороод халдшгүй чөлөөтэй байх эрхийг бид нар олоо авчирсан байна. Илтгэлдээ дурдсан байна. Эрүүл мэндийг хамгаалуулах, сурч боловсрох, шүүгд хондол гаргах, хууль зүйн авах эрхүүдийг ч гэсэн мөн авч үзжээ. Ямар үр дүн гардаг вэ? Илтгэлийн мөрөөр бид нар эхний 20 жил бол эхний 18 жил их хурлын гаргасан тогтоол ямар ирж байгаа гэдгийг яг тухайланд үнээгүй. Тэгээ 2019 оноос эхлээд ер нь дүгний бид нар ингээд тогтоол гаргачлаа. Маш олон судалгаа шинжилгээ энд чинь хяналт шалгалт хийж байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудын өөрсдийнх нь хийсэн судалгаа, төрийн байгууллагуудын өөрсдийнх нь хийсэн тайлан, үнэлгээ, мониторинг, олон талын нөхцөл байдал, статистик, мэдээлэл, нотлох баримт тулгуурлаад судалгаа хийждэг. Тэгээ хийх ёстой арга замыг саналаа өгдөг. Тэгээд их хурлын тогтоол гарч байгаа хатал бид нар биелэлт ямар байгаа юм бэ гэдэг эргэх холбоонд байна. Сул байна гэж үзсэн учраас 19 оноос эхлээд ер нь энэ хурлын тогтоолын эрхжилт ямар байгаа гэдэг рүү орсон. Харамсалтай нь тийм дандаа хангалттай бол биш байгаа. Одоо шийдэх ёстой нэг асуудал гэж Хүний эрхийн үндэсний комисс үзэж байгаа. За сайн жишээний нэг гэвэл бидний уралдаанч уяач хүүхдүүдийн асуудлыг санаж байгаа бол хэд хэдэн асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс энэ өнгөрсөн 20 жилийн хугацаанд 25 жилийн хугацаанд олонний анхааралд оруулж бодлогын бичиг баримт хууль тогтоомж олгож чадсны нэг нь энэ асуудал байдаг. Мөн одоо бэлгийн цүнхийн эрхийг хамгаалах асуудал байдаг. За түүнээс гадна энэ уул уурхай нөлөөлөлд өртсөн малчтын эрхийн асуудал байна. Малчтын гендерт суурилсан эмэгтэйчүүд ялангуяа хөдөө орон нутгад дах эмэгтэйчүүдийн тулгамддаг асуудал юу юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд гэдэг хувьд нийтэн ч гэдэг юм уу? Энэ шин нэм сэдвүүдийг бид нар авчирсан байдаг. За хуулийн төслүүдэд бид нар маш олон саналыг өгдөг. Эндээс гол үр дүнтэй хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлнэ. Хүний эрхийн үндэсний комиссийн доо хоолой байр суурь дүгнэлт маш чухал байсан. Хүүхд хамгааллын тухай хуулийг хэлнэ. Үүнээс гадна бид нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дээр бол байнга Хүний эрхийн үндэсний комисс өөрийн саналыг, зөвлөмжийг, асуудлыг төвшүүлж байдаг ийм байгууллага мөн. За эрүүгийн хуулийг онцолж хэлье. Энэ хугацаанд зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд л бид нар эрүүгийн хууль дээр ийм 186 зүйлд зүйл хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ дээр Хүний эрхийн үндэсний комисс бол чухал байр суурь гүйцэтгэсэн. Энэ дээр одоо бидний мэдж байгаачлан өмнөх 3 жилийн илтгэлийн үр дүнд гарсан Улсын хурлын илтгэл тодорхой тусч байгаа нэг асуудал. Энэ 24 цагийн шүүхийн зөвшөөрөлтөй заавал байршлах тухай асуудал ярьж байгаа. Энэ халдшгүй байх эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр бид нар иргэний эрхийг хангах, энэ оролцогчийн эрхийг хангах талаар тодорхой агч дэвшилтэй алхмуудыг хийсэн байна. За тэгэд энэ дээр нэг хэлбэршүүлсэн журмаар хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой, өмүүлөгчөөр хангахтай холбоотой энэ юунаас урган гардаг вэ гэвэл Хүний эрхийн үндэсний комиссд ирдэг гомдлыг харуул халдшгүй байх эрхийг юусоо буурдаггүй. Халдшгүй байх эрхтэй холбоотой асуудал, энэ сэжигтэн ялагдагч баримтчилгааны асуудал, эрүүл шүүлтэд тулглаа гэдэг асуудал, хууль зүйн төсөл заавч чадахгүй байх, хэлс хэрэгт би гүтгэрлээ гэдэг энэ асуудал юусоо буурдаггүй. Ийм учраас үүний хариу арга хэмжээ юу ах юм бэ гэдэг дээр үндсэндээ өөрсдийнхөө дүгнэлт илтгэлдээ тусгаад ийм байдлаар арга хэмжээ авсан хуулийн нэг жишээг бид нэр харж болж байна. За хяналт шалгалт хийдэг гомдол мэдээллийг хүлээж авдаг. Нийтдээ түн харах юм бол бид нэг 13269 гэдэг ийм тоо гарч байна. Гэхдээ сүүлийн 5 жилийн харах юм бол 37% эзэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл жилд ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Нэг талаасаа сайн хэрэг иргэд гомдлоо гаргах талаар ойлголттой болсон байна. Өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө тодорхой үйлдэл хийдэг болсон байна. Нөгөө талаар бас хүний эрхийн зөрчил буурахгүй байна гэдэг юундаас илэрхийлж байгаа юм тоо баримт. Хоёр асуудлаар байнга гомдол буурдаггүй, тоо хэвээрээ байдаг. Нэг нь халдшгүй байх эрхийн асуудал, сая дурдсан. Хоёр дахь нь хөдөлмөрлөг эрхийн хүрээндээ асуудлууд бас огт буурахгүй хэвээр ирсээр байгаа асуудлууд бий. Хэдий цөөхөн ирдэг боловч бид нар байнга авч үздэг. Зорилтод 13 бүлэг байдаг. Хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, ахмадын эрх, сэжигтэн ялагдагчийн эрх, хоригдогчийн эрх гэх мэтчлэн ингээ цөөнхүүдийн эрх, хэлний бэлгийн цөөнх гэдэг энэ эрхүүдийг бид нар зорилт хөлийн хүрээнд заавал авч үздэг юм аа.
Хяналт шалгалтын хувь бас өсөж байгаа. Тэгээд энэ дээр нэг ойлголт байдаг. Албаны хүмүүс бол ойлгодог. Хэвлэл мэдээллийнхэндээ бид нэр дахин натан тайлбарлах нэг асуудал нь гомдлын мөрөөс гадна гишүүн санаачлагаараа мэдээллийг шалгаж мэдээлэлээр бүртгээд тэгээ энэ олонний анхаарлыг татсан ч юм уу хүний эрэг зөрчсөн асуудал байвал хяналт шалгалт хийх байдлаар гомдол шалгах ажиллах байдлаар энэ дээр хариу арга хэмжээ авч шийдвэр гаргах юм аа. За нийтдээ сүүлийн 5 жил 1-р комиссийн гишүүдийн тоо нэмэгдсэн. За 2-дугаарт энэ чиг үүрэг мандатын өргөгчсөн. Тэгээд энэ сүүлийн 5 жил авч үзэх юм бол нөгөө 25 жилийн 50% тэнцэх хэмжээний яг 50 арай хүрэхгүй гэхдээ зүлэм шаардлагын хувь харах юм бол бид нар 25 жилийн хугацааны сүүлийн 50 жилд нь бараг 50 орчим хувийн гомдлын мөрөөр мэдээллийн мөрөөр хийсэн дүгнээд зөвлөм шаардлагыг гаргасан байна. Тэгээ 36.7% хяналт шалгалтын сүүлийн 5 жил жилжээ ингээд тоо баримтаа харах юм бол ийм байдлаар өргөжсөн үйл ажиллагаа ихсэн байгааг өргөжсөн байгааг бол бид нар харж байна. Төлөөлөл нэхэмжил гаргах энэ загвар бол Аз намхан далайн бүсийнхээ хувьд бид нэр сайн дордог, сайн жишгт ордог. Хүний эрхийн үндэсний комист хэрвээ иргэн өөрөө хүсвэл тодорхой хүсвэл бид санаачлагаараа хүний өмнөөс нэхэмжил гарах хэрэггүй. Иргэн хүсвэл бид нэр нэхэмжлийг нь шүүхэд төлөөлөн гаргах боломжтой. Энэ дээр хамгийн анх хүний эрхийн үндэсний комиссийн гавьяа гэвэл өмнөх манай одоо ажиллаж исэн үеийн гишүүд албан хаагчдын гавьяа сэтгцийн эрүүл мэндэд учирсан хоор уршиг хохирол гэжийг тооцох ёстой бөгөөд хэрв төр өөрөө буруутай үйл ажиллагааныхаа улмаас иргэн тохирол учруулсан бол түүнийг нөхөн төлөх ёстой гэж жишгийг анх тогтоосон улам улмаар энэ нь хуулиндаа ороод өнөөдөр бид нэр сэтгцийн хоор уршигыг арилгах бол мэдээжийн үйл явдал бөгөөд цаашдаа аргачлалаа яаж боловсронгуй болгохгүй гэмт хэрэгээ яаж өргөжүүлэх вэ гэдэг рүү ороод ийм диалог өрнөж байгаа ийм үйл явдал байгаа. Бид хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бусад одоо хүний эрхийг хангах энэ тогтолцооны ялгаатай нэг үндсэн үүрэг бол энэ зорилттой бүлгийн эрхийг анхаарах ёстой гэж үздэг. Тийм учраас энэ эрхийн хувьд заавал илтгэл дээр, судалгаан дээр заавал авч үзэж аль нэг бүлгийн асуудлыг тэгээд энэ дээр санал болгодог, дүгнэдэг, зөрчил байвал түүнийг арилгах арга хэмжээ авдаг. За хоёр дахь том ажил бол хүний эрхийн боловсролын асуудал байгаа. За энэ хүний эрхийн боловсролын хүрээнд бид нэр юу хийвэ? Бид нар нийтдээ ингээд давхарцсан доогоор үзэх юм бол 200 мянган орчим хүмүүст хүний эрхийн боловсролыг олгосон байна. За хүний эрхийн сурагч багшийг бид нэр ялангуяа төрийн байгууллагад, эрхний нийгмийн байгууллагад бага хувьтай төрийн байгууллагад бол дийлэнх хувьд нь бэлтгэсэн байна. Ямар ач холбогдолтой юм бэ? Бид нар бүгдээрээ хүний эрхийн боловсролыг төлөвшүүлээ. Хүний эрхийн соёлыг бий болгоё гэж ярьж байна. Энэ хүн болгонд хамаатай нааж өгдөг наамал үүсмэл зүйл биш. Тийм учраас бид нэр хүүхэд байгаас нь эхлээд бүх шатны боловсрол, албан бус боловсрол хүний эрхийн соёл өөрөө яаж төлөвшөх ёстой юм? Яаж хүний эрхийг хүндэтгэх юм? Өөрөө яаж зөрчигч биш байх юм? Хүний эрхийн хамгаалагч болох юм? Хэрвээ эрхэн зөрчигдвөл хэрхэн өөрийнхөө эрхийг хамгаалах вэ гэдэг энэ системтэй мэдлэг олгоход туслах үүрэг ялангуяа албан бус боловсролыг манлайлах үүрэг хүний эрхийн үндэсний комиссид ногддог юм аа. За энэ хүрээндээ одоо ерөнхий боловсролын ерөнхий хуульд 2023 онд батлагдсан шинжилэн найруулгаар энэ хууль жишээлбэл заавал үзэх ерөнхий боловсролын сургуулийн нэг агуулга нь өөрөө хүний эрх гендер юм аа гэж орсон. Яагаад орвоо? Ахаад нөгөө ихтгэл судалгаа дүү шинжилгээний тулгуурласан. Бид нар хитрхи наамал буюу одоо үүсмэл байдлаар хүний эрхийг хүүхдүүдэд заагаад байна. А нэг талаасаа бид нар хүний эрхийг хүндэтгэх тухай, бие бинийгээ ялгарлан дурахгүй байх тухай, зэрэгцэн инх тайнаар орших тухай, олон ялгаатай байдлыг үлээн зөвшөөрөх тухай заагаад амаараа заагаад байгаа атал бидний үзүүлээд байгаа сурах өчиг өөрөө ялгарлан гадуурхсан шинжтэй, зурагтай, дүрслэлтэй, зүйрүүхтэй, илэрхийлэлтэй байна гэдэг ийм дүншлэгээ хийсэн учраас ер нь бид нар цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна гэдгээр жишээлбэл энэ хуульд өөрчлөлт ороод үүний мөрөөр олон арга хэмжээ авч байгаа. Нөлөөлөл, хилцүүлэг энэ ажлуудыг бол бид нар маш олон тоогоор хийдэг. Бүх төрийн байгууллага, бүх төрийн бус байгууллагууд, хүний эрхийн хамгаалагчид, иргэдийн бүлэг бүгдэнтэй хамтарч бид нар хийхэд бэлэн байдаг. Энэ тал дээр бид нар гадны байгууллагууд, донор байгууллагууд болон дотоодын түншлэгч төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Энэ бол нэг удаагийн үйл явц биш учраас энийг дандаа бид нэр сануулгах ёстой болдог. Энийг бид нэр дандаа анхаарлыг нь төвд байлгах ёстой болдог. Төлөвшүүлэх, дадах, зурших ийм соёл сурах, ийм шаардлага суралцах ийм шаардлага бидний өмнө үүсдэг. За олон улсын түвшинд хүний эрхийн үндэсний комисс
энэ Аз намхан далайн бүс гэдэгтээ хамаардаг 27 улс энд нь гишүүн байдаг. Хүний эрхийн үндэсний комиссийн ажил өндрөөр үнэлэгддэг. Хэд хэдэн зүйл дээр хүний эрхийн комиссийг тухайлан танахаас жишг болж байгаа учраас ихтгэл тавьж өгөөч, өөрсдөө туршлагыг хуваалцаач гэж биднээс хүсдэг. Asia Forum гэдэг одоо энэ Иргэний нийгмийн байгууллагуудын нийлсэн Аз намхан далайн бүсийн форумаас 2023 оны байдлаар хүний эрхийн 24 оны байдлаар хүний эрхийн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хамгийн нээлттэй, хамгийн түншлэгч Иргэний нийгмийн байгууллагуудаа хамгийн түншилж чаддаг байгууллага гэж үнэлэгдсэн ийм комисс. Биднэрт гадаад харилцаа түншлэлийн хувьд бол онцлог үйл явдал сайн туршлага жишг байдаг. За хамтд ээлтэй нийгмийг бүтээх нэгэд бид нар энэ оны 6 дугаар сард бид нар энэ Аз намхан далайн бүсийн чуулганыг зохион байгуулсан. Энэ хүрээнд бид нар бол өмнө нь илүүгээр залуу улс үндэстэн гэдэг энэ хүн ам зүйн бүтцээ хараад тэрнлүү илүү анхаардаг байсан. Гэтэл хүний эрхийн үндэсний комиссийн 22 дахь хэлхэл дээр дурдсанаар бид нар ахмадуудынхаа эрхийг ер нь бол тухайлан анхаардаггүй байна. Илүү халамж хүртэгч, тэтгэвэр авагч гэдэг талаас нь хараад байна. Нийгмийн идэвхтэй гишүүн, оролцогч гэж үзэхгүй байна гэдэг дүгнэлтийг хийсэн 6 судалгаагаар ингээ үр дүнд нь бүс нутгийн чуулга уулзалт хийгээд ахмадын талаар улс орон болгон өөрсдийнхөө туршлагыг сайн ба авах сургамжийг харилцаа ярилцсан Улаанбаатарын тунхаглыг гаргасан. Улаанбаатарын тунхаглал нь одоо хүний эрхийн үндэсний байгууллагуудын 192 улсын хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээний гишүүн болгон энийг хүлээн зөвшөөрч өөрсдөө шуумаар түгээж тарааж байгаагаа илэрхийлсэн. Мөн Аз намхан далайн бүсийн чуулганы 27 улс энэхүү агуулгыг бас бүрэн дэмжиж одоо өөрсдийнхөө хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлээд үйл ажил болохоор явж байна. За 2-3 шинэ механизм бид нарт бий болсон гэсэн хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой уламжлалт утгаараа халдашгүй байх эрх хэрвээ бид нар эрх зүйд ёсны индексийг харах юм бол хамгийн тааруу байдаг индекс нь халдашгүй байх эрх Монгол улсын хувьд байдаг. Тэрний нэг үзүүлэлт нь хувийн нууц нэр төрийг халдашгүй байх энэ байдлыг бид нар бүрэн хангалтж чадахгүй байна гэдэг дандаа ийм зөвлөмжийг олон улсын гэрээний хороодын зүгээс авч байгаа UPR гэдэг ээлжид нэгдсэн хэлцүүлгийн хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд оролцогч гишүүн улсуудын зүгээс авч байгаа ийм асуудал байгаа. Тэгээ энд хувийн мэдээллийг хамгаалах юм нэгдүгээр хуулиа өөрчилсөн үүний дагуу чиг үүргийг хүний эрхийн үндэсний комисс дээр нэмсэн. Ингээ 11 өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүний эрх бай технологи гэдэг шинэ тутам үүсэж байгаа энэ эрхийн хүрээнд 11 чиглэлээр судалгаа үнэлгээ дүн шинжилгээг гүйцэтгээд үе шаттайгаар танилцуулах ажлыг хийгээд явж байгаа. За Иргэний нийгмийн зөвлөл манайтай ажилладаг. Бид нар бол нөгөө хувийн, төрийн, иргэний нийгмийн бүх байгууллага, олон улсын байгууллага, донор байгууллагатай хамтран ажилладаг. Бид нар бол түншлэгч байгууллага. За энэ хүрээнд бол бид нар иргэний нийгмийн зөвлөлийг орон тооны бус гэхдээ маш идэвхтэй ажилладаг салбарын эрхийн төлөөлөл болсон хүмүүстэй бүрдүүлсэн. Дүрмээ баталсан одоо 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр өмнөхөөсөө бол өргөжүүлсэн. Өмнө нь арай цөөхөн байсан. Тэгээ хуралдааныг тогтмолжуулсан санал хүсэлтийг нь авч байгаа хамтын ажиллагаа түншлэлийг шинэ шатанд бас гаргаад явж байна. За хэдийгээр ийм асуудлууд одоо ийм ахиц дэвшлүүд үр нөлөөнүүд байгаа боловч биднэрт анхаарах ёстой асуудлууд байна. Мэн тэргүүн бид нар хүний эрхийг үсэх юм бол бид нар ингээ өдөр тутам ярьдаг хэвлэл мэдээлэлээр явдаг хэсгийг харах юм бол бид нар нэг анхан шатанд ингээд илэрсэн тийм хүний эрхийн асуудлуудтай тэмцэхэд бэлэн бүгд ярьдаг бүгдээрээ тэмцээд байна гэж үзэж байгаа. Харин тогтолцооны шинжтэй уучирсан улс төрийн манлайлал хэрэгтэй ийм шийдвэртээрээ бид нар гаццсан. Энийг ер нь бол төдийлөн ярьдаггүй илүү мэрэгсэн судлаачид яг салбарынх нь гүнд байдаг хүмүүс илүү ярьдаг. Нийтэд ингэж нөгөө нийтийг хамарсан олонний анхаарлыг татж байгаа асуудал бол бидний өнгөн хэсэг. Хэрвээ хөрсөөр ярих юм бол уран давхарга гэж байдаг бол бид нар хамгийн наадлын хөрстэй зууралддаг. Тэднэртэй бид нар хамаг хүчээ зардаг, хамаг анхаарлаа тавьдаг ийм байдалтай яваад байна. Энд хүний эрхийн үндэсний комисс шүүмжлэлтэй хандж байгаа. Эцэстээ бид нар хүний эрхийг хангая хамгаалъя, эрхийг сэргээе гэж ивэл бүхэл тогтолцооны хүрээнд ялангуяа тэр олонний анхаарал өртөөгүй байгаа тогтолцооны шинжтэй уучирсан, ажиг болсон, тогтцсон, жишг болсон энэ практик тогтсон энэ асуудлаа засах ёстой, залруулах ёстой ийм алхам хийх ёстой. Дандаа гал унтрах маягаар хүний эрхийн асуудлыг хандах ёсгүй гэж үздэг. Үүний тулд яах ёстой вэ? Юуны өмнө энэ амьдралын чанарт нөлөөтэй Монгол хүн боловсролын ялгаагүй хаанч байсан тэр шүртэмжтэй боловсрол авчих хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авчих хэмжээний тэгээ ажилтай орлоготой
Тэгээд эрүүл аюулгүй орчин амьдрах хэрэг нь хангагдсан, тайван, амгалан ийм орчин амьдралыг бүрдүүлэхийн төлөө, ийм орчныг бүрдүүлэхийн төлөө хууль тогтоомжууд гарахгүй байна. Одоо сүүлийн бид нар 24 удаагийн илтгэлийг өгсөн, илтгэлийн мөрөөр гарсан хуулиудыг харах бол чухал батлах ёстой гэж хэлсэн. Тэн дээр бол эсэргүүцсэн хүн байхгүй. Бас төрчдийн хувьд ч гэсэн шийдвэр гаргаж байгаа төв ч гэсэн бусад энэ харилцаанд одоо судлаачдын хувьд ч гэсэн атал одоотой гаргадаггүй юм хуулиудтай бид нар. Шүүгүүлэгчийн хуулийг нэлээд олон жил ярьлаа. Хэрэгтэй гэдгийг бүгдээрээ хүлээмжшүүлсэн гардгүй. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг бид нар маш олон удаа ярьлаа. Энэ асуудал нь хаана үүсдгүүгээр цагдаа иргэн хоёроо тулгаад байна гэдгийг нь зөндөө олон ажиглалт хийлээ, мониторинг хийлээ. Тэгээд үүнийг хуулийн дээр асуудал байна. Шин ингэж юунууд үүсэж байна. Жагсаалын цуглааны эсэргүүцлийн ийм элбүүд үүсээд байна. Өсгөн бид нар зохицуулаагүй байна. Зэрэгцэн хийх жагсаал зохицуулагтайг байна. Бүгдийг нь хүлээмжшүүлсэн энэ дээр бүгдээр ямар нэгэн маргаан мэтгэлцэн байдгүй хатлаа хууль нь гардаг. Хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль, төрийн бас байгууллагын тухай хууль. Ингээд цаашаа ингээд нэрлж болно. Тэгэхээр бид нар үнэхээр энэ бодлогын шийдвэр гаргаж байгаа бол нэгэн тогтооцсон, ойлгогдсон, бүгдээрээ судалсан, тал талаасаа энийг мэдээлэлээ бүрэн дүрэн авсан, нотлоожуулсан бол хууль өөрөө бас батлагдах ёстой. Тэгвч бид нар чинь энэ дээр хүний эрхийн хувьд баталгааны нөлөөллийн хувьд айгц гарнаа. За хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийн мөрөөр тогтоолын хэрэгжилтийг бид түрүүнд дурдсан сүүлийн 5 жилд үнэлж байгаа. Хамгийн их нь 70% таа. Тэгээд 50% таа байдаг. Энэ одоо ямар их юу болдог вэ? Ажил болдог вэ? Энэ дээр чинь хэрэгтэй гэж үзээд манай өгсөн бүх саналыг улсын хурлаас авдаггүй, шүүдэг, тунгаадаг, хооронд нь нийлүүлдэг, салгадаг, тодорхой болгодог. Ингээд улсын хурлын тогтоол болж хэлбэрчж байгаа албан ёсны эрх зүйн баримтчиг тусгацсан үүргийг хэрэгжилт өөрөө хангалтгүй. Энэ бүрэн хангаж байгаагүй цагт бид нар ахаад л нэг юм доголдолтой л явна гэсэн үг. Тийм учраас магадгүй хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд өөрт нь эсвэл одоо өөр хуульдтай хянаш шалгалтын тухай хуульд ямар хуульдын зохих хуульд нь үүний хэрэгжилтийг заавал дараа жил нь илтгэдэг бөгөөд энэтэй холбоотой уялдуулсан хариуцлага болон бусад зохицуулалтын механизмаар оруулах ёстой. Дараагийн том асуудал юу гэхээр бид нар нэг энэ засгийн газрын төвшин, орон нутгийн захиргааны байгууллагын төвшин дээр хэрэгжилтийн асуудал ярина. Хэрэгжүүлэх ёстой юу? Ёстой, үүрэгтэй, чухал байгаа асуудал бий. Гэвч бид нар яаж хэрэгжүүлж байгаа гэхээр энэ дээр бид нар уялдаа холбоо маш хангалттай байна. Нэг байгууллагын мэдж байгаа мэдээлэл асуудал зөрчлийг нөгөө байгууллага нь адил одоо үүргийг хүлээсэн хатал нэг салбарыг хаталж юм уу те хоорондоо уялдаатай салбар хатал мэдээлэл солилцохгүй байна. Энээс ч болоод дунд нь хэн өргөдгөө иргэн өргөддөг. Хохирогч нь иргэн болдог. Хуулийн этгээд болдог. Тийм учраас энэ засгийн газрын болон одоо нутгийн захиргааны байгууллагын төвшөнд уялдаа холбоог хангах үнэхээр чухал. За төлөвлөختөө, хэрэгжүүлэхтэй, үнэлэхтэй энэ бүх одоо хайрцаг тооцохдоо энэ бүх уялдаа холбоог нь хоорондын салбар дундын уялдаа холбоо гэдэг юм хэр чухал. Нэг талаасаа бид нэр шаардлагатай гэдэг материалыг эрэхтэй, үүрэгтэй, ёстой гэж уйлчилж байгаа бол нөгөө талд нь хэн хэрэгжүүлэх юм? Ямар нөөцөөр хэрэгжүүлэх гэж байгаа юм? За ямар үр дүнд хүрэхий? Тэгээ яаж эцэстээ нэгэ тооцох вэ гэдэг энэ асуудал дээр бид нар дандаа процедурын гэж нэрлэдэг байдаг хуульчдын хувьд энэ асуудлыг бид нар дандаа дутуу орхиж байна. Энэ дээр бол зайшгүй нэн даруй, яаралтай, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. За зорилт бүлгүүдэр чиглэсэн бодлогыг сайжруулах хэрэгтэй. Одоо илтгэлээр жишээлбэл сэтгцийн эрүүл мэндийн үндэсний асрамжийн төв байгуулаач гэд өмнөх одоо бүрэлдэхүүний үед 2016-аас эхлээд шаардлагатай байна. Монгол улсад сэтгцийн эрүүл мэндийн асрамжийн төв байхгүйгээс болоод одоо ажиллаж байгаа газраас ч асуудал үүсгдэг иргэдийн эрхийг ч зөрчиж байна. Ингээд энэ асуудлыг тавьсан. Их хурл тогтоол баталсан. Одоо хэрэгжилт байхгүй. 7-8 жил хэдэн жил өнгөрөө явж байна. Тэгээ ийм байхаар чинь бид нэр одоо яаж энэ асуудлыг цаашаа урагшлуулах вэ? Тодорхой бүлгийн эрхүүд дээр бид нар үнэхээр ийм шийдэл гаргах шаардлагатай түүнийгээ танин мэдээд ялангуяа их хурлөөрөө тогтоолд оруулсан бол шийддэг байх ёстой ийм асуудлууд байна. За шин тутам хүний эрх ялангуяа технологийн хөгжилтэй холбоотой асуудлууд гарч ирж байгаа. Энэ дээр шин тутам хүний эрх дээр бид нар баан шинээр үүснэ, дахин үүсэх болно. Тэгэд нэг талдаа бид нар хэтэрхий их хялбаршуулж जैन цаг хэмнэжээн хүнтэй харьцахгүй одоо юу гэдэг хүн сурталыг бууруулж जैन гэдэг ийм байдлаар цахим дижитал одоо үйлчлэгийг магтан сайшааж байгаа энэ сайн хэрэг.
Гэхдээ иргэнтэй харьцангуйгаас илүү төр өөрийнхөө мэдээллийг хэрхэн боловсруулах дээр илүү цахим дижиталыг ашиглал хөгжлөл биднэрт үр дүн давуу тал нь гарах баг. Нөгөө тал дандаа сануулж байгаа зүйл юу вэ гэхээр бусад орнууд ч гэсэндээ адилхан тулгарч байгаа. Хүний эрхээ зөрчих үе, зөрчигдөх үе гэдэг эрсдэл, аюулгүй байдлын эрсдлийг байнга сануулж байгаа. Энийн хорч нь хэн болдог вэ? Ялангуяа дижитал одоо бичиг боловсрол байхгүй гэдэг тэр бүлэгч их өртөж байна. Хүүхдүүд өртөж байна, өсвөр насныхан өртөж байна. Ийм байдлаар бид нар энэ халдшгүй байх хэрэгтэй, хувийн мэдээллийг хамгаалах дээр одоогийн байгаа нөхцөл байдалтай дандаа зэрэгцүүлж авахгүй бол ганцхан энэ технологийн платформын тухай, хөгжлийн тухай ярих боломжгүй болсон. Нөгөө талд нь бид нар дандаа хүний эрхийн одоо тэр хангах хамгаалах асуудлаа давхар авч үзэж явах ёстой. За мэдээж зэрэг энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Монгол улсад 2018 онд жишээлх юм бол хийсэн байгаа энэ уул уурхай нөлөөлөлт байгаа иргэдийн эрх ер нь ямар байгаа юм бэ гэх. Тэн дээр хэд хэдэн асуудлыг мэдээж тавьсан. Одоо тоосчлтын асуудал, усны хэрэглээний асуудал, за тэр зам дагсан айлуудын одоо суурьшлийн бүсдэр амьдрах орчин тавгүй, тухгүй, эрүүл биш байгаа асуудал, за хөрсний бохирдол гэдэг ингээд олон асуудлыг тавьсан. Гэхдээ ингээ уур амьсгалын өөрчлөлтийг нэг талдаа яриад байгаа боловч Монгол улс тэгээ бид нар юу хийсэн? Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөгөө малчтайгаа хамгаалах, нөгөө өртөөд байгаа нөлөөлөлт өртөөд байгаа иргэдийгээ хамгаалах ямар бодлого ахиц гаргаваа гэдэгтэр бид нар бас илүү анхаарах шаардлагатай, үр дүн ярих хэрэгтэй. Анхаарч байна биш, бид нар ажилланаа биш, илүү үр дүн гаргах юм шаардлагатай байгаа. За өнгөрсөн жил 2024 онд 23 оны турш хийж гад 24 онд Хүний эрхийн үндэсний комиссоос 21 аймгийн төлөв байдал ямар байгаа вэ гэдгийг тус тусад нь өгнөлж засаг дарга иргэдийн хурал түргүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол үндэсний хэмжээний нийтлэг асуудлаас гадна танай аймгийн хувьд хүний эрхийн ямар тулгамдсан 10-аас 15 асуудал байна вэ гэдгийг нь судлаад шинжилээд статистик тоо баримт, хяналт шалгалт тэгээ нотлохоотойгоор хөргүүлсэн. Үүний мөрөөр арга хэмжээ авах хэрэгтэй. Хүлээж авлаа нэг танилцуулга байдалтайгаар хүлээж авах ш. Засаг дарга эрхтний хурал тэр төсвийн хэрэгтэй аваад төлөвлөгөө гаргах хэрэгтэй бол арга хэмжээнд оруулах, шийдвэр гаргах хэрэгтэй бол түүнийг гаргах байдлаар яг ажил хэрэг болох ийм нэг шаардлага байгаа. За тэгээ иргэний нийгмийг дэмжих ийм бод системтэйгээр дэмжих ийм хэрэгцээ бол биднэрт байнга байсаар байгаа. Иргэний нийгэм бол манай одоо арчсан нийгмийн өөрөө нэг тулгуур л гэж үздэг, нэг тулгуур нь олж явдаг ийм институт байдаг. Тийм учраас иргэний нийгмийн оролцоо бол байнга биднэрт хэрэгцээтэй байх юм аа. Ингээд дүгнэхээр нийтдээ 25 жилийн хугацаанд энэ бол одоо бэхжих шат, шинээр үүсгэн байгуулагдсан, хөндлөнгөө хяналт тавих ёстой, мэрэгжлийн байх ёстой, хараа тус байх ёстой. Ингэжээж бид нэр онш тавина гэдэг үгээ хэлээд байгаа. Манай чиг үүрэг бол онш тавих. Хаана хүний эрх зөрчигдөж болцсохгүй байгаа, хаана зөрчигдөд байгаа. Энийг нь залруулах нь бүх төрлийн байгууллагуудын үүрэг байдаг. Төрлийн байгууллагуудын бас нэг харагддаг зүйл юу вэ гэхээр бусдаасаа нэгдэг. Энэ манаах биш, танаах биш гэд хэн нэгнээс л болж өгвөл шилжүүлчих ийм сонирхолтой. Тэгэхээр энэ дээр нэг юм тэр механизм салбар дундын уялдаа холбоо гэдэг бас тэрийг заавал онцолж хэлмээр байна. Хүний эрхийн боловсролыг түгээх үл жишээлбэл хамтын үүрэг. Бүх одоо байгууллагын удирдлагуудад байдаг үүрэг шүү дээ. Гэхдээ ингээд ийм олон асуудал дээр бид нар бүгдээрээ үүрэг хүлээгч, нэг талаас эрх агуулгагч, чиг үүргээр хүлээсэн, хуулиар хүлээсэн чиг үүрэг биднэрт бий, нөгөө талаас үүрэг хүлээгч. Тийм учраас бид нар энэ дээр хамтдаа хариуцлагатай байж илүү тодорхой бодиттой ажил хийх шаардлагатай байгаамаа. Үүнийгээ сануулад энэ Хүний эрхийн үндэсний комисс бол 25 жилийн хугацаанд тодорхой бодлогын төвшөнд ч гэсэн хэрэгжилтийн төвшөнд ч гэсэн хүний эрхийн боловсролын төвшөнд хамтын ажиллагаа гадаад харилцааны төвшөнд ч гэсэн дотоод түншлэлийн төвшөнд ч гэсэн ахиц зөвшөөрөл гаргаж тодорхой нэг юм бэхжсэн механизм болж чадсан цаашдаа хийх ажил бол биднэрт мэдээж байгаа. Хүний эрхийн асуудал дуусна гэж нэгэнт байхгүй. Нийгэм орчин тогтнож байгаа цагт хүний эрхийн асуудал гарсаар байх болно, шинэ асуудлууд үүснэ. Тийм учраас энэ дээр бол мэдээж бид нэр хамтдаа байнгын явцмаа гэдгийг нь ойлгож үйл ажиллагаагаа цаашдаа өргөжлүүлэх болно. Ингээд форумд оролцож байгаа та бүхэндээ дахин талархъя. Ялангуяа энэ донор байгууллагууд, гадны элчин сайдын төлөөлөгч нар бас Хүний эрхийн үндэсний комиссыг дандаа дэмжихэд бэлэн байдаг бүлэг байгаа. Түүнийг бас тухайлан дурдъя. Ингээд түншлэлийнхээ хүрээнд та бүхэндээ амжилт хүсье. Анхааран суусанд баярлалаа.